Хар мор Монгол болсон явдал 1990 оны ихэр юм да. Би хоёр нөхрийн хамт анх Герман улсад хөл тавьж баруун гэдгийг үзэж ангааж билээ. Тэгэд буцах болж манай хоёр нөхөр нэг нь Opel маркийн машин хямд аваад тэрвийн жишгээр хөлөөр нь Москва оруулаад ачуулахаар гарцгаалаа. Хэл давхдаа Белорусын Гродно бомбтор гарлаа. Оросоос арай хямд хахуул нэхэд байхгүй гайгүй газар байсан да тэр үедээ. Тэгэд бид явсаар нийслэл Минск хотод нь ирлээ. Нэг танил Оросынд түр бууж хямдхан дэм буудал олж тухалж амарлаа. Гэтэл машинд маань жаахан эвдрэл гараад ойр байх засварын газар очиж янзлуулж засуулсан юм. Машина засахыг хараад хүлээгээд сууж байтал нэг том краз орж ирлээ. Жолооч нь бууж ирээд л манай машиныг сонирхож байна гэж ихтэйхэн. Том нүсэр биетэй ир байлаа. Ёстол кразны жолооч баймаар. Тэр үед Белоруст барууны тэрэг тун ховор байсан үе л дээ. Тэгснээ манер бидэн дээр ирж яриа өдөн хөөрөлдлөө. Биднийг Монголоос яваа гэдгийг дуулаад их л сонирхож хаана буусан гэж асууж байна. Тэгснээ та нартай ярих яриатай хүн дээ би гэх юм. Мэдж буусан буудлаа зааж өглөө. Орой буудлаа ирээд хоорондоо ярилцлаа. Тэр Оросд буудлаа зааж өгсөн зөв үү буруу юу гэж жаахан хардаж байлаа. Тэгсэн манай Орос хэлтэй нөхөр за гайгүй ах уу тогтоо хүн харагдан лээ гэж байна. Тэр яриагаач тэгсгээд мартав хоолоо идчихэд амархаар бэлтгэж байтал хаалга тогшлоо. Үгүй хэн байдаг үлээгээд онгойлгол нөгөө авраг Орос ир тортой юм барьчихсан. Харж болох уу гэж гисэн зогсож байдаг байгаа. Бид ч яах вэ? Орлог илээ. Майнер орж ирээд Орос ясаараа мэдлээд торноосоо нэг шил водка бас даруулга болтоо идэх уух юм гаргаж ирээд ширээн дээр өрж гарлаа. Тэгэд биднийг ширээнд өрж суулгаад нөгөөхөө задалж аягаллаа. Бид ч талархаад хийж өгснийг нь татчихад юмнаас нь эцсгэлээ. Янзтай сайхан Орос даруулгууд нэрлээд яах вэ, нэрлэхэд яах вэ гэдэг л боллоо. За тэгээд мань Орос яриагаа эхэллээ дээ. Би Минскээс холгүй нэгэн тосгон төрсөн хөө. Манай тосгон тэмч том биш, бас баянч биш. Байдаг л нэгэн тосгон. Дайны хөлд нэлээд сүрч амьдрал дорой талтай байсан. Дайн дуусах үед би жахан хүү байв. Манайх их л ядуу айл байсан юм. Нэг удаа тосгоны зөвлөл дээр дайнаас фронтос гэсэн үг шүү дээ. Ирсэн мордыг ардуудад тарааж байгаа болохоор ирж мордоо сонгож аваарай гэсэн зар дуулгалаа. Аад маань очиж морь авахаар явлаа. Гэтэл гай болж замд нь хідэн танилан таарч архицгаажээ. Аав маань балгах дуртай ир байсан да хөөрхий. Тэгээд халамцуу юм салгалсаар оройхон зөвлөл дээр очиж л дээ. Тэнд ирсэн хамаг мордыг нь хүмүүс аваад явчихаж гэсэн ганц жижигхэн хар морил байна гин. Мордыг авчирсан цэргийн дарга ир бичиг дансаа янзлан буцахтаа бэлдэж байгаа бололтой байна гин. Тэгснээ аавыг хараад за та энэ морийг л авна да гэж аавч ундууцч. Энэ муу давжаа хар ямиг морь гэх үү? Болий гэж л дээ. Гэтэл нөгөө дарга за энэ морь бол Монгол морь. Берлийн хөрсөн хүлэг шүү. Та авсандаа хизээж харамсахгүй шүү гэж л дээ. Аавч дотроо бодж байснаа. Хоосон очвол ээж загнуулна гэдгээ санаад нөгөө морийг авчтэй. Тэр цагаас хойш тэр Монгол морь манай гэр бүлийн хүндэт гишүүн болж билээ. Аав түүнд Монгол гэдэг нэр өглөө. Манай Монгол их чадалтай. Хавар газар хагалахад анжис чирээд л ганцаараа манай талбайг хагалчихна. Урд нь бол манай талбайг хагалахад хоёр тоомсог адуу сэлгэж хагалдаг байсан юм. Тоомсог их амархан эцнэ. Гэтэл манай Монгол бол ганцаараа энэ ажлыг тоогчгүй дуусгана. Бас хажуу айлуудын газрыг хөлсөөр хаглана. Эцэж цуцна гэж мэдэхгүй.
Түүнтэй айлуудын газрыг хөлсөөр хагалж нилээд мөнгө олдог байв. Монгол ачаад аахтаа гарамгай. Денхийд лачсан будаатай тэргийг огт ажирлгүй чирээд явчихна. Уг нь 2 морь хөллөж байж л даадаг ачаал та. Монгол хашаа хороонд тун дургүй. Зад дараад л гараад давхчихна. Өөр тоомс мордтой нэг жүчээнд хийчихвэл зодолтоо цүүд хийн. Дураар аль сул явах дуртай. Өөр орс адуутай нийлэхгүй ганцаараа л явна. Манай ааваас өөр хүнийг харин ч нэг өөртөө ойртуулахгүй шүү дээ. Улам өөр хүнийг нуруунд дээрээ гаргахчгүй. Тосгоны ирчүүдтэй аав маань "За Монголын нуруунд дээр хэр удаан тогтхов" гэж мөрийцэн. Тогтсон эр гараагүй. Харин аавал их юм олсон. Өвөл бол Монгол ууланд л явж байна. Тэжээл овёос хэрэггүй. Харин гэтэл хайлууд тоомсог адууныхаа тэжээлд их мөнгө зардаг байж билээ. Манай тэнд чон илбэгтэй. Нэг удаа аавыг уул руу гарч морио авахаар очиход Монголд тархиан хаг тангаруулсан залуу чон хэвтэж байсан гэдэг юм. Тэгээд Монгол их алдартай болж хүмүүсийн хүнлэл хүлээсэн адуу болсон юм да. Өвөл тосгон дундуур цан хүүрэг болчихсон нэг сагсайсан зэрлэг юм сүртэй гэгч нь алхна. Хүмүүс "Тамнэ хараач, тэр Монгол явж байна" гэж шуугилдана. Хүүхдүүд харах гэж гуйлдана. Аав минь Монголд их хайртай. Түүнийг ирснээс хойш манай амьдрал өөдөлж бүр чинээлэг айлын тоонд орсон болохоор аргачгүй үсттэй. Ээж минь хэлэхдээ энэ жижигхэн хар морь бол манай амьдралыг ивээх гэж явуулсан Бурхны илч гэдгсэн. Аав маань халамцсан үедээ ийм морийг хүмүүжүүлсэн тэр хүмүүст талархах юмсан. Мундаг хүмүүс байгаа да. Таанч би амьддаа чадахгүй бах. Хүүхдүүд та нар минь л тэр талархлыг минь дамжуулж үзээрэй гэдэг байж билээ. Удалгүй би сургуульд сурахаар тосгоноосоо явлаа. Тэр үед аав маань Монголоо хөллөж тэргээрээ намайг хотод хүргэж өгсөн юм. Олон жил өнгөрч бийж том болж Менсэгт амьдрах болсон юм. Нэг өдөр ааваас надад захиа ирлээ. Монгол маань өнгөрсөн байлаа. Сүүлдээ хөгшрөөд жүчээнд байдаг болсон юм хөөх юм. Тэгсэн жүчээндээ зогсоогоороо үхсэн байсан гэнлээ. Аав минь их л гашуудаж их ч уусан. Тэгээд удалгүй аав маань бурхан болсон. Монголынхоо хараас явсандаа хөөрхий гэж яриад авраг орс ир дуугүй боллоо. Тэр өндийж өврөө уудалснаа хуучин фото зураг гаргаж ирлээ. Нэгэн хөгшин ир жижиг биетэй хар морины хамт ахуулсан зураг байлаа. Манер ааваас минь үлдсэн ганц зураг да. За ингээд би аавынхаа гэрээслэлийг биелүүллээ. Монгол хүнтэй уулзаж мориныхын тухай дуулгалаа. Та нар манай Монгол шиг жижиг биетэйч их айхтар улс бололтой. Хаа байсан Германаас хуучин машин унаад явж байдаг гэснээ хундгаа өргөж Монгол морины төлөө түүнийг минь хүмүүжүүлсэн баатарлаг ард түмний төлөө гэж хэлээд хундах тайга хүртэж билээ.